цахилгаан хариуцлага тооцож байгаа, ажлын цаг ашиглаж шалгаж байгаа, нархитан цогтуурхтаа тэмцэж байгаа бодиттой ажлууд алга байна. Ийм учраас одоо бүх шатандаа энийг одоо энэ 015 талан даалгавар хэрэгжүүлэх ажлаар улам эрчимжүүлж ажиллахыг даалгаж байна. Албан даалгаврын хэрэгжилтийн хүрээнд яам агентлагууд албан хаагчдын ажлын цаг ашиглалтыг хурууныхээ нүүр царайгаар таньж бүрдэх төхөөрөмжийг нэвтрүүлж цалингийн системтэй холбож хариуцлага тооцох, ажлын бүтээмжийг сайжруулах, үүрэгт ажиллаа чанартай үр дүнтэй хийж гүйцэх талаар хийгдэж байгаа ажил төдийлөн байхгүй байна шалгалт гаргал. Одоо иргэдэд үйлчлэх үүрэгтэй. Бид нар бол ард түмнээс сонгогдсон төр, арчилсан төр ард түмэн. Энэ төрийн албан хаагч нар төр бол ард түмэд үйлчлэх үүрэгтэй. Ирсэн өргөдөл гомдлыг шуурхаа шийдвэрлэж явах үүрэгтэй. Өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажил туйлын хангалттай байна. Зарим яамд дээр. Тухайлах юм бол боловсрол соёлын ухааны яам. Нэм очир дараа үр гүйцэтгэж явах хаана. Өргөдөл гомдлын биелэлд 25, 26, 28. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, нанин жаргалдаг 13. Эрчим хүчний яам 19. Мэнцайхан дарга. Эрүүл мэндийн яам 39 өргөдөл гомдлыг хугацаа хэтрүүлсэн байна. Энэ ерөөсөө өргөдөл гомдлуудыг хугацаанд нь шийджээ. 9 сарын 1-ний дотор шийдвэрч хариуг нь өг. Одоо энэ нийгэмд энэ ингээд явж байгаа шалгалтын мөрөөр энэ Facebook нийгэмд ингээд яригдж байгаа яриа хэрэг шүү дээ. Ажил төрөл хөдөлтөд явхад татвар даатгал шүүх мэрэгжлийн хяналт хөдөлмөр нийгмийн хамгаалалт яам, уул уурхай яам, цагдаа, сургууль, эмнэлэг гээд төрийн байгууллагын дунд шатныхан гэж хэгжүүн их замтай яргуур дуугар зөксөн дарга харахаараа дээшээ долгомдог. Доошоо бол дээрлэх үү? Тэгээ зөвхөн танил тал, арын хаалга, ах トゥ хамаатан садан найз нөхөдтэй инээж үйлчилсэн. Ардын хөвгөд ороод ирэхээр бол тоодгүй, ажил нь бүтдэггүй, өргөдөл гомдлогод хариуг нь шийдвэрлэдэг юм байна. Төрийн албаагч бол аав ээжигээ орж ирж асуудал гуйж яана гэж хандж иргэдэд хандж үйлчлэх хэрэгтэй гэж байгаа шүү дээ. Одоо энэ төрийн албаны цахилгаан хариуцлага ясцун тухай хууль удахгүй гарна. Тэгээ энэ өргөдөл гомдлуудыг 9 сарын 1-ний дотор шийдвэл дуусгах хэрэгтэй байна. Өргөдөл гомдол дарсан, хүн цовтол гаргасан, иргэдэд ялгууртай үйлчилсэн тийм төрийн албаагчид хариуцлага тооцож өргөдлийн гомдлын одоо ямар нэг бичиг сачиг өгсөн төдийгээр хаах биш бодиттой шийдвэрлэж хөвшээ. Хүн туртлагүй ажиллах хэрэгтэй. За дөрөвдүгээр засгийн газрын төрийн албаагчийн жинхэнэ албаагчийг албан үүргийг төр орлон гүйцэтгэж журмыг баримталж энэ төрийн албаагчийг төр орлон гүйцэтгэж байгаа юмнуудыг одоо бүгдийг цэцлэх хэрэгтэй. Ер нь бол байгууллага дотроос биш гаднаас төр орлон гүйцэтгэгч нарт тавьчихдаг байгууллага доторх уур амьсгал таагүй болох, ажлын бүтээмж буурах, хагарал зөрчлүүд гарах үндслүүд бий болж байна. Ийм учраас яам төсвөрээр гэрээт ажилтан 2-оос 23 хүртэл үүрэг гүйцэтгэгч 1-ээс 12 хүртэл ажиллаж байна. Тухайлах юм бол байгаль орчин аяж үйлчлэл юм. Батлагдсан орон тооны хязгаар 121 боловч 139 хүн цалинжуулж ажиллаж байна. Төрийн захиргааны албан тушаал дээр 23 гэрээт ажилд ажиллаж байна. Эднүсийг зэгцэл. Энэ төсөв төлөвлөгөө юмдаа ч гэсэн энийг сангийн яам анхаарах хэрэгтэй. За төрийн тухай хамгаалтын газраас энэ өдрүүдэд яамдад үзлэг шалгалт хийсэн. Төрийн захиргааны төв байгууллагын төрийн эмчийн 18 байрны 1129 өрөөнөөс 830 өрөөнд нь үзлэг шалгалт хийхэд согтууруулах хундаа 115 ширхэг гарсан. Дарга нарын албан хаагчдын өрөөнөөс 115. 11 төрийн албан байгууллагад 11 шатамхай зүйл гарсан. 21 ширхэг арх согтууруулах хундааны сав гарсан. Саяхны энэ гашуун сургамж юу боллоо? Энэс санаа авч юм аа зэгцэлдэг юм. Монгол банкны Эрдэнэсийн сангаас 36 ширхэг арх согтууруулах хундааны зүйл гарсан. Энэ төрийн байгууллагын байр бол ажлын байр нь согтууруулах хундаа хүйтэн зэвсэг дэсэрт дэлбэрэх бодис 11 шатахуй зүйл чи одоо солиуд бензин хүртэл байж ийлээ шүү дээ. Нэвтрүүлэх хадгалахыг хатуу өргөлж хяналтыг сайжруулж хариуцлага таалах цаг болсон. Манай төрийн тухай хамгаалтын газар бол одоо энэ дэр онцгой анхаарал тавьж ажиллах үүрэг өгсөн ерөнхий сайдаас. Цаашид энэ албан даалгаврын хэрэгжилтийг одоо их бодиттой хэрэгжүүлж төрийн албаныг жинхэнэ төрийн алба шиг болж иргэдэд үйлчилдэг
хүн зуртал чирэгдэлгүй их зан танил тал авилгал хэлэх болоос ангид нэг төр шиг төр болоод хүн болго ажиллаа идэг болчвол ажлын нягтралыг сайжруулад цалин хөдлөгч нэмэгдүүлээд энэ төрийн албан хаагчтай холбоотой гэмт хэрэг зөрчил сахилга ёс зүйн зөрчилд судалгаа дүн шинжилгээ хийж энэс ямар нэгэн хэрэг зөрчлөөс урьдчилан зэрэглэх арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний тулд хариуцлага тооцож авах хэрэгтэй. Газар дээр нь байгаа